За өнөөдөр бид Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр дээр цэвэрлэгдэх анхны усыг хүлээж авах гэж байна. За дотордод бэлнэ үү? Инлетээс нээлээ шүү. Билээ. За. За хаалт 30% нэгцээ. За ус орж ирлээ. Энэ бол Монгол улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусаж, шин төв цэвэрлэх байгууламжаас хаягдал усаа хүлээн авч туршил тохируулга эхлүүлж буй мөч. Хүлээн авах удгаас насаа станц нэг рүү очиад цаашаага хөдөлгөөнд бие реактор руу очих ажлуудыг өнөөдрийн байдлаар бид нар гүйцэтгэхээр байна. За энэ ус маань одоо шин төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэж гарч байгаа Улаанбаатар хотын бохир усыг цэвэрлээд бид нар дахин цэвэрлж дулааны цахилгаан станцууд өгөхөөр өнөөдрийг эхлүүлж байна. Дахин ашиглах цэвэрлсэн ус. Усны шин их усвар. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн суурь болсон усны нөөцөө хамгаалах, зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хэрэглэсэн усаа дахин боловсруулж эргүүлэн ашиглах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Монгол улсын хувьд газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, хүн амын төвлөрөл, ус хангамжийн өсөн нэмэгдэх хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалan усны нөөцийн хомсдолд орох өндөр эрсдэлтэй орнуудын нэгд тооцогддог. Ялангуяа хүн амын талаас дээш хувийн төвлөрсөн дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ийг бүрдүүлдэг усны хэрэглээг газрын доорх уснаас хангадаг Улаанбаатар хотын хувьд усны нөөцөө хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх, ирээдүйн хойч үедээ өвлүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байлаа. 2014 оны 12 дугаар сарын 10 Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсыг компакт гэрээ дахин байгуулах боломжит орноор шалгарууллаа. 2015-аас 2018 онд компакт гэрээг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийн судалгаа хийн мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээгээр санхүүжүүлэх хөтөлбөрийг бүхэлд нь усны салбарт зориулахаар шийдвэрлсэн. Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсын засгийн газар 2018 онд усны компакт гэрээг байгуулж Монгол улсын усны салбарт түүхэн бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн түүхтэй. Усны компакт хөтөлбөрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 462 сая $. Үүнийг 350 сая $-ыг Америк нэгдсэн улсын засгийн газар буцалтгүй тусламжаар 112 сая $-ыг Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тогтсон байна. Ус гэдэг бол өөрөө маш удаан нөхөн сэргээгддэг стратегийн үнэт нөөц. Ялангуяа газрын хэвлэдэх одоо газрын доорх ус бол. За тэгэхээр энэ үнэтэй нөөцөө Монгол улс хэрхэн яаж удирдах вэ? Усны нөөцийн менежментийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Энэ усны нөөцийн менежментийг оновчтойгоор хэрэгжүүлэхэд бидний гарт байгаа арга хэрэгслүүд маань юу юм бэ гэдэг бол юуны өмнө л мэдээж манай улсын хувьд амин чухал асуудал. За хаягдал ус дахин боловсруулах төсөл компакт өрөөнд хэрэгжсэн. Энэ төсөл бол энэ асуултын хариултыг бидний гарт татгуулж байгаа юм төсөл байлаа. Манай энэ хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд бол одоо хоёр үндсэн дэд төсөл хэрэгжиж байгаа. Нэгдүгээр одоо дэд төсөл нь бол хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа. За хоёрдугаар дэд төсөл нь бол хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс улааны цахилгаан станцуудад дамжуулж хүргэх одоо шугам хоолой холбогдох дэд үтцийг нь барьж байгуулах гэсэн дэд төслөөс манай төсөл бүрдэж байгаа. Энэхүү үйлдвэрт цэвэрлсэн усыг дулааны 3-4 дугаар цахилгаан станцуудад техникийн усны зориултаар хэрэглэнэ. Төслийн үйл ажиллагаа зураг төсөл боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэгчдийг шалгаруулах олон улсын тендерээр эхэлсэн байдаг. Усны компактээр ажилласан одоо нийт 4 үндсэн гүйцэтгэгчийн 2 дотоодын компани байсан. Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр MCS Property компани, туслан гүйцэтгэгчээр Францын Veolia Water Technologies, Aegis Water and Maritime компаниуд ажилласан юм.
Олон улсад нэр хүндтэй мэргэсэн томоохон компаниудтай дотоодын компаниуд энэ зэрэгцэн өрсөлдөж шалгарсан нь төслийн бас нэгэн онцлог байлаа. За манай төслийн онцлог бол олон улсын FIDIC-ийн барилга угсралтын гэрээний хүрээнд одоо энэ төсөл маань хэрэгждэг. Хаягт улс дахин боловсруулах үйлдвэрийн хувьд бол FIDIC-ийн шар номны одоо гэрээний зарчмаар одоо энэ төсөл маань хэрэгжиж байгаа. За харин дамжуулах одоо шугам голын төслийн хувьд бол FIDIC-ийн улаан номны гэрээний зарчмаар хэрэгжиж байгаа. Төсөлд захиалагчийн хяналт хийх зөвлөх буюу FIDIC-ийн инженерээр Америк нэгдсэн улсын Tetra Tech компани шалгарч төслийг цаг хугацаа төсөвтөн багтаан чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд чиглүүлэн ажиллажээ. Tetra Tech компани төслийн менежментийн зөвлөх болон FIDIC-ийн инженерээр ажилласан бөгөөд FIDIC-ийн гэрээний нөхцөлийг хангуулах үүргийг гүйцэтгэсэн. Бидний хувьд барилга угсралтын бүх үе шатанд FIDIC-ийн гэрээний дагуу чанарын шаардлагыг хангуулах өөрийн арга барил бүтэцтэй. In order to check and be sure about all the Төсөл эхлэхэд зураг төслийн инженер болон барилгын гүйцэтгэгчид хэрхэн хамтран ажиллах, зураг төслийн талаар тодруулга мэдээлэл авах, лавлгааны хүсэлт гаргах, талууд хоорондоо хэрхэн мэдээлэл солилцох талаар тусгай сургалт зохион байгуулдаг. We have a special system for RFI and RFCs. This system is required in order to be sure the communication between the engineer and Энэ нь гүйцэтгэлийн чанарыг хангах, гэрээний дагуу баримт бичгийг бүрдүүлэх, хяналт тавих үйл явц тодорхой байх зэрэг нь талууд цаг алдалгүй ажиллаа явуулахад чухал нөлөөтэй. for each the employer and for the contractor. 2022 оны 8 дугаар сарын 25 ус дахин боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтын ажил эхлэв. Инженер геологийн судалгааны ажил маань 2022 онд эхэлсэн бөгөөд ингэхдээ 8-аас 15 м гүнтэй 20 гаруй цоонгийн хүрэмтэн хөрсний дээжийг авсан байдаг. Усны барилга байгууламжийн нарийн бетон цутгалтын ажил байсан. Тэгээд барилга байгууламжийн суурийн ажлыг хийхэд бас тулгарсан том асуудал бол хөрсний ус байсан. Тэгээд бид нар хөрсний ус шавхаж зайлуулах ажлыг бас хийсэн байгаа. Манай хамгийн хүнд сууж байгаа барилга байгууламж бол газрын гадраас доош 11.4 м-ээр суурилжсэн. Бидний төслийн байрны байс болохоор хуулгын хайсаа газар буюу хөрсний усны дэм ундраг ихтэй хөрсний усны түвшин өндөртэй газар гэсэн. Тэгэхээр бид нар хөрсний усны түвшин газрын гүний 4 м-ээс доош 11 м бол барилга усны хугацаанд хиймдээ доошлох шаардлагатай болсон. Шин төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарч буй хаягдал усыг дахин боловсруулах энэхүү үйлдвэр нь нийт 17 барилга байгууламжаас бүрдэнэ. Барилгын ажил 2 жил 6 сар үргэлжилж 2640 хүн гар бие оролцсон нь энэ төсөл үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болж чадсан гэдгээрээ бахархалтай юм. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр маань нийт 7 процессын барилгатай мөн туслах 2 цэвэрлэгээний байгууламжтай. За хамгийн ихний байгууламж маань яах вэ гэхээр төв цэвэрлэгээс хуулгад руу нийлүүлж байгаа цэвэрлэх усыг үйлдвэрийн дамжлагууд руугаа түгээх зорилготой 1-р носоо станц гэж байгаа. За тэгээд 1-р носоо станцын дараа хамгийн ихний цэвэрлэх дамжлага буюу Ятагийн цэвэрлэгээ түүний дараа химийн цэвэрлэгээ хийгээд тэгээд бид нар давхар үйлчүүлэлтүүрээр мөнгө болон энерги цэвэрлээд цаашаага халдваргүйчилж сандаа ороод 2-р носоо станцаар дамжуулан 3-4-р цахилгаан станц руу усаа түгээх юм аа. Дахин ашиглах, цэвэрлсэн ус дамжуулах шугам хоолой наривчилсан зураг төслийг боловсруулах ажлыг холбооны бүгд найрамдах Герман улсын Fichtner Water and Transportation компани гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг үндэсний томоохон компани нэг MCS International гүйцэтгэжээ. Үйлдвэрээс дулааны цахилгаан станцууд руу ус дамжуулах системийг барьж байгуулах, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн өөрчлөлтийн ажил нь үйлдвэртэй энэ зэрэгцгүйц томоохон бүтээн байгуулалтын ажил болсон юм. Дамжуулах шугамын төслийн үед бол
нийтдээ 2100 орчим одоо Монгол хүмүүсийн төсөл дээр ажиллалаа. Нийтдээ 80 гаруй туслан гүйцэтгэгчийн төслийн одоо үйл ажиллагаанд оролцсон ийм статистик мэдээ байдаг. MCS International компани 24 оноос барилга угсралтын ажил эхлүүлсэн байдаг. Дахин ус боловсруулах үйлдвэрээс бид нэр 11 км шугам, 40 гаруй худаг, 110 км кабелийн ажил, шинээр барьж байгуулах нийт 7 барилга байгууламж, ТЭЦ 3, 4 дулааны цахилгаан станцууд дотор дотоодын өөрчлөлтүүдийг хийх ажлууд бас бүтдэг бай. Совсголонгийн зам та бүхэн харах юм бол нэлээд хөл хөдөлгөөнтэй иргэдийн аж амьдралыг нөлөөлөхгүйгээр барилга угсралтын ажлыг хийх ёстой байдгийнхаа үндснээр бид нэр ингэж газар дуугаар сүлгээний ажил хийсэн байдаг. Сүлгээ хийгээгүй байсан бол Сонсголонгийн замыг ойролцоогоор 8 м дэлгэж ухаад сүлгээний ажил маань ер нь 2-3 сар үргэлжилсэн. Тэгэхээр тийм урт хугацаанд замыг зогсооход хүндрэлтэй байх байсан. За энэ сүлгээний ажил маань бас Монголдо энэ усны компакт төслийн хүрээнд анхныхаа удаа одоо энэ метроны технологийн ижлээр бид нар газар доогоор өрмийн машин явуулж 30 гаруй метрийн газар доогоор сүлгээний ажил хийсэн байдаг. Дамжуулах хоолойн тавигдсан зурвас нь хүн амын суурьшил, үйлдвэр үйлчилгээний төвлөрлөхтэй хөл хөдөлгөөнтэй бүс. Томоохон дэд бүтцийн ажлыг хийхэд замын хөдөлгөөн, иргэдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд аль болох бага нөлөө үзүүлэхэд анхаарч, олон улсын жишгээр тусгайлсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлдгээрээ мянганы сорилтын сангийн бүтээн байгуулалтын ажлын нэг онцлог оршдог. Манай бүтээн байгуулсан шугам хоолой ажил маань нийт 12 км урт зам талбайг дайран өнгөрж байгаа. Тэгээд энэ зам талбайд болохоор дандаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд байлдаг байсан. Тэгээ үүнтэй холбоотойгоор нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлтийн ажил ингээд сорилт байсан. Монголын мянганы сорилтын сан бол газар чөлөөлтийн ажил олон улсын стандарт буюу олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартын дагуу хэрэгжүүлдэг. Тэр нь юу вэ гэхээр илүү тийм эргэн төвтэй, иргэнийг аль болох хохироохгүй байх, аль болох нөхөө олрыг зах зээлийн ханшаар илэгдэл хоригдол тооцохгүйгээр ямарваа нэгэн татвар төлбөр хураамж авах болвол шаардлагатай болвол тэрийг нөхөө олролт нэмэгдүүлж тооцсон ч гэдэг юм уу те. Тухайн одоо газраа чөлөөлүүлж байгаа, газраа ингээд алдж байгаа хохирлоо одоо нөхөн төлөвлөж байгаа тухайн иргэн аж ахуйн байгууллагаас ямарваа нэгэн одоо өртөг зардал гаргуулахгүйгээр асуудлыг шийднэ. Буюу газраа чөлөөлнө, газар чөлөөлтийн харилцаанд орж гэдэг юм. Энэ арга зүйгээр явдаг. Станцуудад цэвэрлсэн усыг нийлүүлэхэд насос станцуудыг нэмэлтээр барьж байгуулах, хүлээн авч буй усыг шинжлэх иж бүрэн лабораторийг байгуулах, станцуудын SCADA системтэй уялдуулах шаардлага урган гарсан юм. 4-р станц дээр бид нэр 4 шинэ объект барьсан. Хүлээн авах удаг 1, хүлээн авах удаг номер 2, лабораторийн байгууламж, түгэ усны насос станц. Тэрнээс гадна 10 орчим худаг шинээр байрлуулсан. Тухайлбал одоо салаалах удаг, хэмжүүрийн удаг, юулах удаг гэх мэт. Одоо чинь насос гэж ярихад манай төсөл дээр Гүрэн Туас компани насос ашиглаж байгаа. Цахилгаан хөдөлгүүрийн активатор гэх юм бол АМА активатор байгаа. Гэх мэт одоо дандаа дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй баталгаатай бараа материалуудыг ашигласан байгаа. Одоо манай станц өнөөдөр 43 жил ажиллаж байна. Одоо өнөөдрийн энэ төслийн үр дүнгээр бид нэг 2.1 км шугам шилжээг болоод бүрэн шинжилсэн гэсэн үг байна. Монгол улсын засгийн газраас усны компакт гэрээг хэрэгжүүлэхэд хэд хэдэн урдч нөхцөлийг хангах үүрэг хүлээсэн. Үүний нэг нь шин төв цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах. Мөн төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа хаягдл усны бохирдлыг 2013 оны төвшин буюу түүнээс бага хэмжээнд хүргэж бууруулах наривчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байх юм. Монгол Улсын засгийн газраас үйлдвэрийн хаягдл усыг өрсөн цэвэрлэх төлөвлөгөөг боловсруулад 2021 оны 3 дугаар сарын 3-нд 53 дугаар тогтоолоор баталгаажуулаад үүнийгээ хэрэгжүүлэх ажлын эсхийг барилгын яамаар ахлуулан байгуулсан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон 100 гаруй үйлдвэрээс 48 үйлдвэр өнөөдөр өрсөн цэвэрлэх байгууламжаа барьж байгуулад байгаамаа. За үлдсэн одоо 60 гаруй үйлдвэрүүд өрсөн цэвэрлэх байгууламжаа барьж суйрлуулж ажиллах юм бол төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа усны бохирдол 50% буурч манай үйлдвэр чанарын шаардлагад нийцсэн усыг дулааны цэцлэгаан станцын шаардлагад нийцүүлэн нийлүүлэх ийм боломжтой болох юм аа.
Төв цэвэрлэх байгууламжаас туул гол руу нийлүүлдэг хаягдал ус нь холбогдох стандартын шаардлагыг хангадаггүй байдлаас үүдэлтэй Улаанбаатар хотоос Төв аймгийн Алтан булаг сум хүртэл туул голын экосистем өндөр бохирдолд өртөж доройтолд орсон байдаг. Туул голын бохирдолд бас бид нэр цэвэршүүлэх энэ туул голын одоо бохирдлыг бууруулах энэ цэвэрлсэн ус нийлүүлэх энэ тал дээр одоо бас манай үйлдвэрийн одоо үр нөлөө бас байгаа. Бид тэр шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа нийт усных нь одоо 20 хүртэл хувийг одоо хүлээн авч дахин цэвэрлж одоо энэ дулааны станцуудын үйл ажиллагаанд нийлүүлэх технологийн процессыг бид нар бас хэрэгжүүлж байгаа. За энэ бол одоо Монгол улсад нөгөө хаягдалгүй эдийн засаг буюу одоогийн бид нар ярьж байгаа circular economy, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах буюу дахин ашиглах энэ green одоо transition буюу ногоон шилжилт гэдэг юмнуудыг ч одоо маш том үлгэр жишээ бол энд гарч ирж байгаа. Манай үндсэн эцсийн одоо энэ үйлдвэрийн одоо үйл ажиллагааг хариуцж явах байгууллагаар ус уугийн удирдах газрыг одоо томилж ажиллаулж байгаа. За төрөмчийн орооны 2024 оны 12 дугаар сард ерөнхий тогтоох шийдвэр гараад за ус уугийн удирдах газар бол манай үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хариуцах энэ байгууллагаар одоо томилогдсон. Ус уугийн удирдах газартай яг хамтран ажилласан үндсэндээ 2025 оны 8 сараас ахуулаад тоног төхөөрөмжийн өгсөрч байх үнд нь энэ үйлдвэрт ажиллах бүх операторууд инженери техникийн ажилчдыг томилж ажилласан байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн одоо тоног төхөөрөмжийн өгсөрлтийн явцад энд ажиллаж байгаа бүх оператор инженери техникийн ажилчид бүгд одоо хамтарч ажиллаж хамтдаа одоо яг өгсөрч байгаа процессыг үзээд тэгээд туршилт авахлын үед одоо бүгд одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаад одоо техникийн сургалт болон практик сургалтандаа суугаад ингээд маш сайн бэлтгэсэн байгаа. Дахин ашиглах цэвэрлсэн устай холбоотой хууль эрх зүйн орчныг шинжилж өөрчлөлт хийснээр үйлдвэрлэлд, амжуулалт, ашиглалт энэ бүх үйл ажиллагааг зохицуулах ийм нөхцөл бий болж байгаа. 2026 оны 3 дугаар сарын 16 хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр. Дахин ашиглах цэвэрлсэн усыг дамжуулах шугам хоолойж бэлэн боллоо. Энэ өдөр үйлдвэрийг нээж ашиглалтанд орууллаа. Энэ үйлдвэр нь хаягдал усыг их хэмжээгээр дахин боловсруулах дэвшилт технологи бүхий анхны үйлдвэр болж байна. Чанман эрдэнэ усыг цэвэршүүлэх, өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, цэвэр усыг хэмнэх эрхэм үүсэд хүчин зүтгэсэн нийт инженери техникийн ажилтан, албан хаагчид болон түнш байгууллагууд Америк амт нөхдөд Монголынхаа нийт ард түмний өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж байна. Та бүхэнд баярлалаа. Сайхан бүгд хамтдаа бүтээлээ. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот Улааны 3, 4-р цахилгаан станц зэрэг томоохон үйлдвэрийн хэрэглээнд их хэмжээний гүний цэвэр усыг ашиглаж байв. Энэ нь дахин нөхөгдөхгүй нөөц бөгөөд мэрэгжилтнүүдийн тооцоосноор 30 жилийн дараа Улаанбаатар хот түүний 1.6 сая оршин суугч цэвэр усаар ачаглах, улмаар бүхэл бүтэн хотын хэмжээнд усны хомсдол үүсэх эрсдэлтэй байв. Харин одоо энэхүү шинэ орчин үеийн байгууламжийн ачаар станцуудын гүний усны хэрэглээг 80 хүртэл хувиар бууруулж, ирээдүйн хойж үеийнхнээ ундны цэвэр усаар хангах боломжийг бүрдүүлж байна. Хаягдал ус дахин боловсруулах төслийн бүтээн байгуулалтыг Монголын үндэсний компаниуд гүйцэтгэж, мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээгээр Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар бүрэн санхүүжүүлсэн. Энэ нь олон улсын томоохон төслийг бие дан хэрэгжүүлэх чадвах монголчуудад бий гэдгийг нотлон харуулж чадсан юм. Манай төсөл бол Монгол улсын урт, дунд, богино хугацааны бүх бодлогын бичиг баримтуудтай уялдаж ингэж хэрэгжүүлж байгаа ийм одоо төсөл байгаамаа. Улсыг хэрхэн хэмнэлт үр ашигтай ашиглах уу? За
хүнсний бус үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цэнгэг усыг ашиглахгүй байх. За мөн хаягдл усыг технологийн одоо дэвшилттэй байдлаар цэвэрлж дахин ашиглах гэдэг энэ үзэл баримтлалыг бүр онцгойлон дурж тусгасан байдаг. За энэ хүрээнд манай одоо компакт хөтөлбөрийг боловсруулж Монгол улсын үндэсний аюулгүй үзэл баримтлал заасан одоо усыг дахин ашиглах энэ төсөл маань хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд бид нар ус хангамжийн чиглэлээ концепцээр нь тусгахдаа 50% гүний усаар 25%-ийг дахин цэвэршүүлсэн усаар 25%-ийг гадаргын усаар хангахаар төлөвлөсөн байдаг. Энэ төлөлтийн хүрээнд Мянганы сорилын сангийн компакт гэрээнд хэрэгжүүлэх төсөлтөөр бид нар дахин цэвэршүүлсэн усыг ашиглах чиглэлийг илүү төлхөө оруулж өгсөн. Одоо энэ төсөл бол амжилттай хэрэгжээд одоо өнөөдөр бид нар технологийн усыг зөвхөн цахилгаан станцууд биш дахиад үйлдвэрийн усны хэрэглээнд иргэдийн авто угаалгын автозамын угаалгад цэвэрлэгэнд хэрэглэхээр бид нар бас төлөвлөлт хийгээд байна. Мянганы сорилтын корпорацаас санхүүжүүлж хэрэгжүүлсэн ус дахин боловсруулах үйлдвэр маань жилдээ 18 сая тонн ус үйлдвэрлэнэ. Үүнээс дулааны 4-р цахилгаан станцын технологийн хэрэгцээний усны 90%, дулааны 3-р цахилгаан станцын технологийн хэрэгцээний усны 60% шийдвэрлэхээр байна. Үйлдвэрлэлийн хувь хэмжээ бол жилээс жилд нэмэгдэж байгаа. Эрчим хүчний одоо хэрэглээ бас жилээс жилд 8-аас 10% нэмэгдэж байна. Энэ хэмжээгээр манай үйлдвэрлэлийн хувь хэмжээ нэмэгдэж явж байгаа. Боловсруулж байгаа цахилгаан эрчим хүч, түгээж байгаа дулааны эрчим хүч нэмэгдэж байна. Тэгэхээр тэр хэмжээгээр л одоо энэ газрын гүний усыг бол бид нэр хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ шавхагддаг нөөц энэ маань хязгаарлалтанд орвол бидний үйлдвэрлэлийн хувь хэмжээ бас хязгаарлалтанд орно. Тэгэхээр энэ дахин боловсруулсан усыг ашигласнараа юу вэ гэхээр ирээдүйдээ бид нэр илүү найдвартай байх тухай ярьж байгаа. Ирээдүйдээ илүү одоо байгаль экологид ээлтэй байх тухай ярьж байгаа. Энэ одоо зөвхөн манай одоо цахилгаан станцын асуудал биш, Монгол улс дэлхийн нийтийн л асуудал болсон. Тэгэхээр бид одоо нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хүлээс үүргээ биелүүлэх нэг юм байна. Тэгэхээр бол энэ төслийн үр дүн өөр өгөөжийг бол өнөөдрийн одоо өртгөөр биш, ирээдүйд орж ирэх одоо үр дүнгээр нь л одоо бид нар хэмжиж дүгнэх ёстой гэж харж байгаа. Дахин ашиглах цэвэрлсэн устай холбоотой хууль эрх зүйн орчныг шинжилж өөрчлөлт хийснээр үйлдвэрлэлд, амжуулалт, ашиглалт энэ бүх үйл ажиллагааг зохицуулах ийм нөхцөл бий болж байгаа. Хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр. Энэ бол энэ чигээрээ одоо манай улсад байхгүй ерөөсөө энэ салбарт усны салбарт байхгүй. Хаягдл усыг одоо техникийн хэрэглээнд баг одоо ямар нэгэн асуудалгүйгээр ингээд ашиглах хэмжээнд хүртэл ингээд цэвэрлээд оруулаад ирнэ гэдэг бол энэ маш чухал одоо технологи орж ирж байгаа. 1 м куб ус гэдэг нь өөрөө 1000 литр. Тэгэхээр 50,000 м куб ус гэдэг нь 50 сая литр ус гэсэн хоногт. 50 сая литр ус гэдэг нь өөрөө л маш их хэмжээний ус л да. За одоо би зөвхөн хувь хүний хоногийн хэрэглэгээр бодоод үзье. Орон сууцнд амьдарч байгаа нэг хүний хоногийн хэрэглээ 116 литр. Тэгэхээр чинь 50 сая литр ус гэдэг нь ямар ч хэмжээний далайцтай ус үү гэдэг бас тавхан бас төсөөлж л байх тийм ээ. Хамгийн үнцэнтэй цэвэр усаар өөрөөр хэлбэл бүр нэг хэтрүүлсэн үг хэлчихье. Цэвэр ус ганцхан л үнцэнтэй. Өөр юугаар ч үнсгүй. Тэр Монгол төгрөг алт юу гэдэг үнэлэхгүй. Ганцхан юмар үнэлэн цэвэр ус. Энэ бол амь. Хүний амь насна. Тэгвэл хүний амь насны үнэтэй цэвэр усыг хэмнэж хүний амь насыг аварч хамгаалсан бидний усанд орсон усыг дахиж ашиглаж байна гэсэн. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн төв болсон нийслэл Улаанбаатар хот цаашид өргөжинд хилж хөгжөхөд усыг дахин боловсруулж хэрэглэх шаардлагатай. Энэ чиглэл засгийн газар болон Улаанбаатар хот ч гэсэн хөрөнгө оруулах нь зайлшгүй юм. Монгол улсын засгийн газар компакт гэрээгээр хүлээс өгөргөө нэр төртэйгээр хариуцлагатайгаар биелүүлж чадсан учраас компакт гэрээний ажил бол мөн амжилттай өндөрлөж цаашдаа бол одоо Монгол улсын холбогдох байгууллагууд, мэрэгжлийн байгууллагууд маань энэ бүтээн байгуулалтуудаа авч явахд бол бэлэн боллоо. Энэхүү үйлдвэр нь ашиглалтанд орсноор Монгол улс түүхэндээ анх удаага усны цоошин их усүрийг бий болгон дахин ашиглах цэвэрлсэн усыг эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэглээнд нэвтрүүлж байна. Хаягдл усаа эргүүлэн ашиглаж, гүний усны нөөцөө хамгаалж, ирээдүгөө усны хомсдлын эрсдлээс хамгаалах эрхлэлийг тавьж байна.
амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баталдаг.